Таагарда би усан дээр зогсож байна. Говьд Ухаан удгаа авъя. Ухаан удгийг ард түмэнд нь үлдээ гэд. Ийм зүйлс энэ зунжангаа явсан. За тэгээд манай контентын баг бас бодлоо. Ухаан удаг гэж юу юм бэ? Зарим нь бол ухаан удаг хаана байгаа гэсэн гадны ламбарданд байгаа гэсэн. Зарим нь худаг яриад байсан. Яг юу юм бэ? Эн чинь одоо Energy Resource гэдэг компани ажилуулдаг ямар ч байсан уурхай юм байна. За хаана байдг юм болоо гэд. Бид нар тэгээд ухаан удаг тал дээр ер нь яг юу юм бэ гэдгийг олон нийтэд бас таниулъя гэж бодоод за тэгээд мэдээж Energy Resource-ийн удирдлагуудаас зөвшөөрөл аваад Өмнө Говь аймгийн цогц цэцгийн суманд ухаан удаг гэж яг юу вэ гэдэгт танилцсан байгаа. Тэгээд хэдүүлээ сонирхцгоё. за энэ ч яг одоо hard cocoa буюу одоо cocks нүүрс болон энэ ч эрчим хүчний нүүрс яг ингэж дээж нь бол одоо харагдаж байгаа. За энэ маань бол үндсэн бүтээгдэхүүн. Одоо түүхийн нүүрсийг бол маш сайн чанарын болгоод тэгээд урагшаага экспортод бол гаргаж байгаа ийм нүүрс бол байгаа. Энэ ч бол нэмэн өртөг шингээд тэгээд цаашаага бол урагшаага ингэж гарч байгаа. Одоо Монголын одоо хамгийн том кокс нүүрс энд бол байгаад байна. За энэ маань бол одоо утаагүй нүүрс гэж хэлдгээрээ бол алдартай. За thermal coal буюу эрчим хүчний энэ мэдлэн байгаад байгаа. Энэ бол одоо манай орон нутгийнхаа хэмжээнд бол ингэж явж байгаа. Amazing, incredible. Харсан чи гоё байна. Миний царай шиг юм уу да. За окей. Энэ газрын зураг болохоор одоо манай кокс нүүрс урагшаага яаж явж байгаа энэ экспорт юм газрууд байна. Эндээс аваад энэ улаан хэсэг бол одоо хөлийн зурвас байгаа. Хаа байсан ингээд маш олон ингээд газрууд руу ингээд хурж байгаа. Тэгээд хамгийн том нь бол Тэнжиний бомб руу явж байгаа. Бүр хаа байсан Киндо Рисогийн бомб руу хүртэл ингээд явж байгаа. Энэ Energy Resource-ийн ухаан удгаас гашуун сухад хүртэл 250 км замыг яг өөрсдөө барьсан юм байлээ. Тэгээд яг энэ процесс бол тээвэр логистик яг эндээс ингээд эхлээд ингэж явдаг юм байна. Громодоос бол түүхийн нүүрс ингээд юм шүү дээ. Энэ эсвэл зөвхөн нүүрсийн тээвэрлэх хэсэг байж байгаа. 60 мм жижигхэн бол гоод яаж байгаа гэсэн үг тийм. Хамгийн том хэмжээ л одоо 6 см руу 60 мм. За ингээд бид нар баяжуулах үйлдвэрийн гадаа байна. За ингээд газрын зураг дээр бол энэ ч харагдаж байгаагаар одоо түүхийн нүүрсийг бол 3 өөр ромоор ингэж аваад за тэгээд энэ 1000 тонны багтаамжтай surge bin гэдэг ийшээгээ бол хамгийн томдоо 6 см ботлоор болгож ингэж 1000 тонныг одоо 3 өөр модель руу ингэж хувааж ингэж хийж байгаа ийм процесс бол байгаа. Хамгийн энгийнээр бол түүхийн нүүрсийг аваад энэ одоо 3 өөр модуль руу 3 өөр жил баригдсан юм лээ. Яг өнгөөрөө ялгарж байгаа шар улаан сэнхэргээд за тэгээд баяжуулах үйлдвэр дээр юу вэ? Дотор нь ороод сонирхцгаая. За баяжуулах үйлдвэр маань бол бүрэн автомат. Тэгэхээр энэ ч бол ингээ харагдаж байгаа. Энэ дэлгэцүүд дээр бол эвдрэл, алдаа, халалт, параметр зөв явж нэгээд бүх ингээд юм одоо процессыг бол маш нарийнаар ингээд хянаад үжид юм байна. Ийм юуны румс, surveillance маягийн румс бол ингэж байна. За бүрэн автомат хяналтын систем супер. За тэр харагдаж байгаа баяжуулсан нүүрсээ одоо нэг стакер байна, овоолагч нь байна. Тэгээд энэ ч ингээд манай нөгөө коксжуулсан нүүрс энэ ч байх шиг байна. Ийшлээ. Өнөөдөр миний ирсэн өдөр зөвшөөрөл аваад мэдээж хурж ирсэн байгаа. Тэгээд төлөвлөгөө зогсолттой өдөр юм байлаа. 7 хоногт нэг удаа ингэ зогсож үйлдвэрийнхаа одоо байр байдлыг шалгадаг, чеклдэг. Тэгээд яг энэ цаг үед нь таарсан байгаа. Учираас ерөнхийдөө зогсолттой байгаа. Гэхдээ та бүхэндээ процессыг нь бол ямар ч үсэн харуулж болно. За ингээд баяжуулах үйлдвэр дээр ирсэн байна. За энэний та процессыг тайлбарлаад өгөөч. Ер нь ямар хуучтай юу болж байна? За энэ манай Монголын хамгийн анхны нүүрс ажиллуулах үйлдвэр юу манай MCS компани хөрөнгө оруулалттай Австралийн технологитой манай компани дээр дандаа Австрал буюу Европын банк төхөөрөмжүүд ашигладаг. Нүүрс байжуулах үйлдвэрийн хүчин чадлын хувьд бол жилийн хүчин чадал нь 15 сая тонн нүүрс байжуулах хүчин чадалтай. За энд харагдаж байгаа манай үйлдвэрийн тижэл орох хэсгийн конвейер харагдаж байна. Үүнээс ороод тижээлээр орж ирсэн нүүрсээ манайх ерөнхийдөө бол 3 өөр төрлийн аргаар баяжуулдаг. Нүүрснийхаа ширхэглийн хувьд том, нарийн, хит нарийн гэсэн 3 ширхэглийн хувьд хуваагаад том нүүрсний хэсгээ одоо хүнд орчны цэгтооны аргаар баяжуулчихна. Нарийн нүүрсний хэсгээ болохоор TBS буюу тунаах машинаар баяжуулчихна. За хит нарийн нүүрстэй буюу маш нарийн ширхэгтэй нүүрсээ болохоор бид энэ яг энд харагдаж байгаа энэ Джеймсон сет буюу бодоод машинаар баяжуулаад. За тэндээсээ коксч нүүрс болон эрчим хүчний нүүрс хаягд гэсэн 3 модель гаргаж байна. Энэ чинь одоо 3 өөр юу байгаа шүү дээ. Тийм 3 өөр модуль байгаа. Яг жижигхэн макеттай гэсэн үг. Бүх загвар бид нар одоо энэ 3 дугаар модуль дээр зогсож байна.
Ингээд ийшээ харахаар 2 дугаар модуль цаана 1 дугаар модуль байгаа ч. Одоо кокс болон эрчим хүч хоёрынхоо нөөцийг яаж ялгаж гаргаж байгаа? За бид нар коксч нүүрс болон эрчим хүчнийхээ нүүрсийг ерөнхийдөө нектар нь ядагчдаг. Тэгээд одоо бидний өөрсдөө нөгөө нэг ашиглаж байгаа лаборатори байгаа. Тэр нь 2 цаг тутамд нөгөө дээшнийх нь үр дүнгээд үнсэн чийг нь одоо хэрэглэгчийн шаардлага юу үзүүлэх ямар үзүүлэлтүүд байна тэр бүгдийг хараад тэгээд чанараа харцдаг гэсэн. Ингээд ядагчдаг гэсэн. Вау. За энд маш чухал хэсэг байна. Хаягдлыг усгүйжүүлэх хэсэг гэж байгаа. За нөгөө уурхай маань түр одоо зогссон байгаа. Гэтэ энэ төхөөрөмж маань ажиллаад ингээд бяцлаг шиг шахаад тэгээд ер нь бол нийт усны 95%-ийг нь буцаад уурхад ашигладаг юм байна. Ер нь говь газар бол тусалж ус чухал учраас яг багасаа усыг бол энэ нүүрсний юунд эрчим хүчний нүүрсэнд ч юм уу чиг мигэнд бол алддаг. Гэтэ 95% нь буцаж ашигладаг юм байгаа даа. За тэгэнгүүт эндээс 20% юу үлдэн шингэн үлдэн. За тэгэнгүүт унж байгаа шингэн нь бас дахиад өөр бас байгууллагууд ингэж ашиглаж болохоор ингэж дахиж энэ нүүрсийг ашиглаж болохоор ер нь бол аль болох ямар нэгэн хаягдлаггүй маш одоо үр дүнтэйгээр ялангуяа усыг бол ингэж ашиглаж байгаагаар маш онцлогтой байна. Тэр утгаараа бол энэ хэсэг бол бүр одоо бүр амин сүнсэн гэж хэлж болохоор бас нэгэн бүтээн байгуулалт байна. За тэгээд бид нар бол хариуцлагатай уул уурхай гэж байнга ярьдаг. Энэ бол энэний бол маш том илэрхийлэл. Уул уурхай бол тэртээ тэргүй Монголын эдийн засгийн маш томоохон хэсгийг эзэлдэг. Цаасан дээр 30% боловч үүнийг дагсан бизнесүүдийг харахаар манай эдийн засгийн 3/2 бол энэ салбар дээр байгаа. За тэгэнгүүт мэдээж хор уршиггүйгээр байгальтай ээлтэйгээр урт хугацаанд одоо бидний амьдралд сөргөөр нөлөөлөхгүйгээр үйл ажиллагаа явуулах ёстой. За тэгээд яг миний зогсож байгаа газар бол усаа ахиж 95% нь ашиглана гэдэг бол маш тийм байгальтай ээлтэй хариуцлагатайгийн илэрхийлэл юм байна л гэж ойлгож байна. Хүний удагтай 50 км-ийн гол сугам хас гол сугам. Наагарда би усан дээр зогсож байна. Говьд за майгуулын усан сан гэдэг газар. За ухаан удгийг бол одоо усаар хангаж байгаа гэхэд бол болно. Энэ одоо ингээд энэ одоо усан бассейн гэх юм уу 28,000 м3 нэг нь. Тэгээ ахаад нөгөө талд яг адилхан байгаа 56,000 м3. За тэгээд 8-таас болон 8-дагаас гээд одоо 2 газраас ингэж ихээ бол авдгийн байна. 8-т дээр бол одоо 12 цооног байгаа. 8-дагаас бол бүр 50 км-ийн цаанаас 10 цооног наашаага ирдэг. За тэгээд гол онцлог нь нөгөө говь дэмчин нөгөө усны нөөцийн асуудал айгүй их яригддаг юм байна. За тэгэнгүүт яах вэ гэхээр зэрэг малчид маань бол яах вэ нэг 20-30 м-ийн гүнээс бол усаа авдаг. За бүр гүний уурхайг ярих юм бол бүр яах вэ 50, 60, 70 гэд сүүлд бол хийгдсэн. За гэхдээ энэ ч манай нөгөө усны их авж байгаа яг бүр Канадын технологитой хамгийн сүүлийн үеийн бүр ингэж бүр юм cemented юм бүр ингэж хамгаалдаг юм лаг технологиор 150-аас 250 м-ийн гүнээс ингэж авдаг учраас малчтын одоо усны нөөцөд ард иргэдийн энэ усны нөөцөд бол огт ерөөсөө нөлөөлөхгүй гэдэг утгаараа үнэхээр гайхамшигтай технологиг бол одоо бүр хаа байсан тэр 8-дагийн 50 км-ээс татаад 3 одоо зогсож ирдэг. Юу болоо 8-тагаас бол нэг зогсоо шууд ирдэг юм байна. Тэгээд ерөнхийдөө бол ингээд хамгийн энгийнээр ойлгох юм бол ингээ говь дотор одоо дээшигээ ингээд ууршуулахгүй доошоогоо нэвчүүлэхгүй гэдэг юм гялгаруудтай усал гэсэн үг. Тэгээд энэ бол усаа ингэж reserve хийж байгаа буюу усаа хадгалж байгаа ийм одоо байгальдаач ээлтэй. За тэгээд ард иргэдийн амьдралд ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөхгүй техник технологийн бол sophisticated үнэхээр супер одоо хамгийн сүүлийн үеийн технологиг ингэж ашиглаж за ер нь бол уурхайг бол ингэж хийдэг юм байна. Энэ бол одоо усны одоо их усүр нэнд байна. Байгуулын усан сан. Цэвэршүүлэх байгууламжтай манайх хамгийн анхны сум. Nice. Тэр байгууламж руу очих уу? Тэрийг бас очиж яах. За. Төв лаборатори гинэ. Юу байдгийг сонирхцгаая. Одоо ER чинь нүүрсийг угаага боловсруулах гаргаж байгаа шүү дээ. Боловсруулаад тэрийг угаага байжуулах гаргаж байгаа. Тэхийн тулд заавал нийлүүлэгч худалдаа авч талаас нүүрсэн дээр ямар шинжаанаар үүсдгийг тэд нар яг ингээд заасан стандарт шаардлага нийс чимэг үе гэдгийг тодорхойлох хэрэгцээ шаардлага үүсдэг байхгүй юу? Тэрнээс бол лаборатори байгуулагдсан. Нүүрснийхээ одоо бид нар өдөр болгон үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн маань тий кокс. Энийг авах гэсэн. Энэ бол гинцгийн шинжилгээ. Одоо чи 20-той нүүрс вартахад тижигч дороод 50% баяжуулж гараад одоо 11% эсрэгтэй кокон гол гарлаа гэсэн.
шууд нөөц ингээд хийчихвэл пүүх гэдэг бид нар шинжилгээ болчихсон шинжилгээ удаа гарах хэрэгтэй. Тэгээд хайжмаар нэг бүлийн цаашаа. Яа. Кокс системийн шинжилгээний төрөл чөлөөтэй тодорхойлоо. Кокс нэрс бол энэ байгаа байхгүй. Ингэж хөөдөг. Тийм үсэ болох гэдэг. Дээжүүлэх хэсгээр үлдчихэж байгаа дээжүүд. За ганц уурхаа гэлтгүй лабораторийн гадаа цөлд хаасайгүй ингээд гоё ногоон байгууламж мод тарьсан байна. Ямар ч гоё юм. Ямар ч нүсрэн бүтээн байгуулалтын ямар ч нарийн шинжлэх ухаан гэдгийг бол одоо лабораториос харж болох нэ гайхамшигт. Зя. Ингээд ухаан удгийн маань эцсийн бүтээгдэхүүн стакер дээрээс бууж ирээд кокс жусан нүрсийг ингээ ойроос харж байна. Монгол улсын мэдээж эдийн засгийн уул уурхайн салбарын одоо амин сүнс гэж хэлж болохоор нэг тусалч нүрсийг ингэж үлдээхгүйгээр ингэж одоо маш нарийн лабораторийн аргаар за маш нарийн процессор ингэж гаргаж ирж хагаад экспорт руу гаргадаг. Энийг хэдүүлээ ойроос харж болж байна. За ухаан удгийнхаа цахилгаан станц дээр байна. Тэгээ цахилгаан станц маань бас айгүй гоё хэд хэдэн ач холбогдолтой байна. Одоогийн хардаа ажиллаж байгаа үгүй мэддэхгүй гэдэг шиг. Манай цахилгаан станц ус ингээл уур муур гаргаал ингээл уур гин утаа мутаа гараал одоо бүр хажууд нь бол те энэ ингээ харах юм бол 99%-ийг бол одоо шүүдэг. За энэ чинь Монголд одоо 2 байгаа ийм юутай агаарын үргэлттэй юм конденсатортай гэж байгаа. Нэг нь бол бөөрөлжүүдтэй саяхан баригдсан, нэг нь бол энчээ байгаа. Тэгээ өөр онцлог нь юу гэхээр зэрэг анхны цор ганц 100% Монгол инженерүүд өөрсдөө барьсан юм байна. Тэгэхээр үнэхээр одоо бахархмаар ийм гоо бүтээн байгуулалт байна. За энэ чинь ингээд maintenance дээр байна. Одоо хардаа энэ чинь 240 тонн хүртэлх ийм dump truck дээр ийм уул уурхай олборлолт ажилтны ийм truck-н дээр засвар үйлчлэгээ хийд юм байна. Ер нь 2009 оноос хойш л явж байгаа. Тэгээд маш олон том байгууллагуудтай гэрээтэй Hitachi, Monis гих мэтчлэн энд бол ингээд харах юм бол бүр амар том maintenance үйлчлэгээ байж ийм том truck-ууд дээр бол одоо мэрэгжлийн төвшөнд олон улсын стандартын дагуу ийм засвар үйлчлэгээ хийж байгаа. Бас тусдаа сервис одоо байдгүй яах вэ? Ингээ хажуунаас нь харахад хүртэл амар сүрдмээр дивбэ. Тэ. За, саяных бол dump truck дээр хажууд нь болохоор туслах одоо үйлчлэгээний ийм бас сервисүүд бол байна. Одоо энэ дугуйг ингээд аваад ингээ янзж манцдаг ингээ бүр угаасаа сервис бол одоо бүр ингээ толцсон. За тэгээд өөр бас туслах тийм технологиудын сервисүүд бас байгаад байгаа. Угаасаа энэ бүр юу нэртэл maintenance нэртэл ингээд бүр дийлцсэн тэнийг том газар ч яж байгаа. Оосра нэг юм асууч. Энэ одоо 100 хэд идэх вэ? За ингээд сургалтын төв дээр бас ирсэн байгаад байна. Энэ бас их гоё тийм project аваад байна. Ялангуяа одоо бүс нутгийн ажилтгөө одоо иргэдийг сургаад, чадварчуулаад, яамнаас одоо сертификат олгоод тэгээд ажлын байраар 100% хангаж өгдөг. За тийм операторын болон маш олон төрлийн юм сургалт бол байгаа юм байна. Ер нь бол одоо 20,000 гаруй хүнд давхарцсан тоогоор бол 100 гаруй мянган хүн цагийн сургалтыг бол одоо жил болгон ордог. Одоо ийм одоо төвшөнд бас ажлынхаа хүчийг бол ажиллах хүчийг бол бэлддэг ийм одоо хэсэг бол байгаад байна. Гэхдээ ганцхан операторын сургалт гэхээс илүү одоо өөр бас олон төрлийн одоо ажилчдаг чадварчуулах бэлдэх ийм сургалт бол байна. За тэгээд хэдүүлээ симулятор руу орж жагаад илүү нарийн зүйлстэй танилцъя. Тийм ээ. Яг л уурхаа дээр явж байгаа юм шиг юу юм бэ те? Зураглал гэдэг бол яг л манай уурхайн зураглал байж байгаа тэр чигээр. Вэж оператор болсон. Энэгээр Зүүн барт тийшээ эргээд тийм байна. Тэгэл яг юун дээр практик дээр гарахаар ямар ч ялгаа байхгүй. Ямар ч ялгаа байх. За баярлалаа ах. За. За мэдээж том бүтээн байгуулалт спичер өөрөө байна. Одоо ингээ харж байгаа бох. Тэгтээ тэргүй бидрийг ч гэсэндээ одоо алхан бүрийг хараа байжсэн юм шиг байна. Одоо ингээ те хоёр турбайн энчээ байна. За тэгэл одоо бүхэл дө түлш мөш ингээл үүдний хэсэг ингээл бүгд байна дөө. Тэгээд аюулгүй байдал талаасаа ч хяналт талаасаа ч гэсэндээ ийм гоё эмгцэгцтэй бас харагддаг юм байна. Супер.
За энэ маань уурхайн хяналт удирдлагын нэгж байна. Тэгээ GPS тоног төхөөрөмж ашиглаж ингэж одоо уул уурхайн юуны уурхааны процессыг бол хяндаг одоо хүн дээр харах юм бол энэ ч бол шууд уурхатайгаа directly харьцаад ингээд явчихдаг юм нэгж байна. Вау. Ундны ус цэнгэгжүүлэх байгууламжтай байна. За нөгөө 22 цооногоос нь салбарлаад зөвхөн нөгөө уурхаад ашигладаг гэдэг нөгөө 150-250 метрийн гүний усын талаар ярьжсэн шүү дээ хэдүүлээ. За эндээ салбаржуулаад ундны усыг цэнгэгжүүлээд нэг гэсэндөө орон нутгийн иргэдэд түгээх ийм байгууламж юм байна. Өдөрт 750 тонны усыг ингэж цэнгэгжүүлдэг. Энд ч нүүрс шүүлтүүр, элс шүүлтүүр, за UV ламп, хит ягаан туяа ингэж шүүсээр байгаад ингээд ер нь бол бүр яг л одоо Bonaqua энэ төвшний бол уухад тохиромжтой өдрийн 750 тонн. Энийг бол ингээд нутгийн ард иргэдэд ундны ус хүргэж байгаа ийм гайхалтай байгууламж байна. За ингээд цэцгийн орлогынхаа гадаа байна. Энд ч 550 айлын гоё хороол байна. Тэгээ дахиад 150 нэмэгдэж байгаа. Цэцгийн хороол дээр ингээд 700 айл. Уурхаажин хороол дээр бас 500 гаруй ингээд 1200 айл гэдэг чинь дөрвөр үржүүлэхээр чинь бараг 4800 5000 гаруй хүн бол одоо ингээд энд ингэж нүүр одоо сууршаад хамааралтайгаар ингэж амьдарж байна. Одоо ингээд харахаар яг л манай Viva City шиг гоё. За тэгээд цэцгийн хорооллын маань одоо оршин суугчид ажилчид гэсэн үг шүү дээ. Доктор сургалтад ажиллаад одоо өөрсдийнхөө байрыг бол өөрийн нэр дээр ингэж байр авах тийм боломжтой ийм гоё дийлтэйгээр бас ажилтдаг юм байна. За ингээ анзаарах юм бол нэг давхрууд нь дандаа ийм үйлчлэгээний газрууд байгаа. За тэгээд яг хөө мэдээж нэг уурхаач нь аюу их тийм ирчүүд их ажилтдаг. Тэгээ гэр бүлээр амьдрах одоо боломж бол за яаж гоё хангагдчихэв нөхөр бас бүсгүйчүүд нь тийм ээ. Аль ихнэрүүд нь их гоё ингээд ийм хувийн бизнес их ийм боломжийг бол бас олгодог. Хөнгөлөлтөө зээлэр ингэж олгодог тийм гоё боломжууд байна. За цаана Монсын эмийн сангаас ахуулаад за тэгээ альжаал тайлах төв. За тэгээ энэ чинь Zoma kitchen restaurant ах шиг байна. За тэгээ market coffee shop гэдэг ингээд ерөөсө бүх хэрэгцээг нэг доороос ингэж хангаж болж байна. За тэгэхээр бол энэ ч бол хүүхдийн сургууль цэцэрлэг, эхнэрүүдийн бизнес, нөхрүүдийн ажил гэдэг ингээд бүрэн бүтэн одоо амьдрах тав тухтай хэрэгцээг ингэж хангаж байгаа. Ийм гой бүтээн байгуулалт бол баригдсан байна. За тэгээ хэдүүлээ мэдээж цэцэрлэг сургууль нэг нь бас сонирхцгаая. За мөн амьдрах орчноос гадна мэдээж гэр бүлээр амьдарч байгаа учраас хүүхд өс төрнөх таатай орчин бий болох тийм нөхцөлийг аягүй гой бүрдүүлсэн байна. Сургууль байдаг юм байна, бас цэцэрлэг байдаг юм байна. За ингээд цогццын сумын цэвэрлэх байгууламж дээр байна. За энэ ч бол ингээд цогццын сумын ахаал нөгөө усаа цэвэршүүлэх гэдэг адилхан концепт явж байгаа. Энэ ч 5 карт, цаана бүр 2 карт 7000 м3-ийн багтаамжтай гэдэг. Ер нь өдөрт бол 1200-аас 1500 м3 усыг бол ингээд цэвэршүүлэх багтаамжтай гэж байгаа. Ер нь бол цэвэрлэх байгууламж бол одоо яг энд ингээ байгаагаар бол одоо хотод ямар байдаг вүлээ те. Энд бол ингээ айгүй гоё тийм цэвэрхэн маш тийм үр дүнтэйгээр ингэж ажилладаг. Дахиад саарл усаа тэгээ цаашаа гаргадаг гэдэг адилхан концепт үйлчилж байгаа юм байна. Тэгээ цэвэрлэх байгууламжаа хүртэл үнэхээр гоё бас шийдэж чадсан байна. Love it. Гайхалтай. За ингээд бүгдээрээ Өмнө Говь аймгийн Цогццын сумын Ухаа ходог гэдэг газар очсон тэмдэглэлээс бол үзлээ. Ямар амар бүтээн байгуулалт байгааг бол одоо бид нэр бүгдээрээ харсан гэж бол бодож байна. Ухаа ходог бол 5 толгой орд газрын ердөө 4% гэж байгаа. 96% нь төрийн мэдлэлт байдаг. Хэдий 4% ч гэсэндээ улсдаа нийтдээ 2.6 их 80-ийн татварыг энэ 10 гаруй жилийн хугацаанд төлсөн байх нь байна. Бид нар бусад орд газрууд уул уурхайн жишээнүүдээс бол одоо хардаг. Энэ бол ямар их хөрөнгө мөнгө зардаг, ямар их асар их бүтээн байгуулалт байдаг талаар бол бүр наривчлан та бүгдэд хүрэхийг бол бодлоо. Тэгэхээр 4% хувийн хвшилд байхад бол 2.6 их 80 төгрөг татвар төлсөн байна. 96% улсад байхад хэр их хэмжээний татвар төлснийг бид нар бас дараагийн удаач гэсэндээ сонирхож бас хүргүүлье гэж бас бодож байна. За тэгээ мэдээж энийг бүтээн байгуулалтыг хийхэд бол тухайн үедээ бол $2011-12 оны үед бол 1 тэрбум доллар одоогоор бол бидний нөгөө яриад байдаг 14 мега төслийн хэмжээний их мөнгийг бол ингээд зарцуулсан байгаа. 1 тэрбум доллар гэдэг бол манайхаар одоогоор бол 3.5 их 80 төгрөгтэй тэнцэх ийм их хэмжээний хөрөнгө оруулалтыг бол хувийн компани бол гаргасан гэдэг нь бид нар бас нэгийг бодож хоёрыг тунгаагууштай гэж бодож байна. Нэг бол
бидний татврын мөнгнөөс гарах байсан. Тэр утгаараа ч гэсэндээ хувийн хвшилд өгсөн дээрүү улсад байсан дээрүү гэдэг нэг том асуудал байгаа. Улсад байх юм бол бид нар бүгдээрээ мэдж байгаа. Шахааны дарга нарын гараар ордог, авилгалын үүр уурхаа болдог, мэрэгжлийн бус хүмүүс томилогддог. Улсад өгнө гэдэг маань улс төрчдийн гараар ордог юм а гэдгийг бид нар маш олон зүйлсээс харж байгаа. Маш олон улсын үйлдвэрүүд, улсын төрийн өмчт компаниуд ямар ашиггүй ажилтдаг вүлээ. Энэ болгоноос харж болно. Энэ Монгол улсын асар том бүтээн байгуулалтыг чадварлаг хувийн хвшилтэд өгөх юм бол ямар гайхамшигтай бүтээн байгуулалт. За тэр ус цэвэршүүлэх, цахилгаан станц, орон нутгийн хөгжил, хэр их орон сууц, хүн амын өсөлт, сургууль, цэцэрлэг, эргэн тойрны дид бүтэц яаж хөгжиж байгааг бид нар бас харж байгаа бох. Мэдээж дүгнэлтийг танд үлдээн. Гэхдээ хов хоосон газраас ажилтар барих, уурхаа барих, бүтээн байгуулалтыг бий болгоно гэдэг үнэхээр бишрээ таньшгүй яг энэ суурин дээр нь очиж ингэж хийсэндээ бол одоо хувьдаа бол их таларгалтай байгаад байна. За тэгээ мэдээж Монгол улсад хоёр төрлийн хүмүүс байх шиг байна. Нэг нь шүүмжилдэг, бусдыг харлуулдаг, нөгөөх нь ажиллаа л хийдэг. Тэгэхээр та улс төрчдийн талд байх уу? Эсвэл хөдөлмөрч, бүтээлч, хувийн хвшлийнхаа эрүүл капиталист эдийн засгийнхаа талд байх уу гэдэг мэдээж таны сонголт. За ингээд ухаан удгаас үргэсэн тэмдэглэл таалагдсан бах гэж найдаж байна. Нэг бол ингээд зөрөгтэй хэлчих хэрэгтэй те.